За сайн байцгаана уу? Өнөөдөр бид нэр энэ хуучирсан зургийг хэрхэн мөнгө оруулаад засвардаж янзлах вэ гэдгийг сурцгаая. За юуны өмнө бид нэр Gemini цэг Google.com гэсэн энэ вебсайт руу орно. За орсныхоо дараа бид нарт ийм тайп гараад ирнэ. За тайпн дээр бид нар энэ tools гэдэг хэсэг байгаа. За tools гэдэг дээр нь дараад за create images гэсэн энэ урда бананы айконтой энэ туулийг сонгоно. За ингэж сонгосныхоо дараа бид нар ChatGPT рүүгээ ороод эсвэл энийг Gemini дээр хийх боломжтой. За одоо хуучирсан зураг хэлээд оруулаад за тэгээд нана бананагаар дээрх зургийг засварлаж орчин үеийн юм шиг болгох промптуудыг бичиж өгөөч гэсэн хүсэлтийг явуулна. За тэгэхээр ChatGPT юм уу эсвэл Gemini танд ингээд засварлах промптнуудыг ингээд санал болгоно. За одоо нэг нь realistic restoration гэж юм. За ингээд ийм байна. За тэгээд аль таалагдахаараа хийж болно. Gemini руугаа оронгуудаа үс дээрээ нана бананага сонгоцсон. Одоо бид нэр upload files дээр нь дарна. За ингээд дарангуудаа бид нэр ямар зураг янзлах байгаа вэ гэдэг зураг ийшээ оруулаад өгнө. Одоо түрүүний энэ зураг оруулаад за тэнгуүтээ энэ промптыг хуулаад авчихна. Copy code гэдэг дээр нь дараад за тэнгуүтээ энэ дээрээ пастыг дарчихна. За тэгээд ингээд явуулна. Тэгэхээр ямар зураг гарч ирэх нь вэ? Одоо бидний яг үндсэн өгсөн зураг бол нэг иймэрхүү зураг гарч ирж байна. Ер нь нэлийн юу ч харагдахгүй те нэлийн хуучирсны зураг байна. За одоо батлаж янзсан зургийг бөөнөр харцгаая. Яа засварлахад бол ерөнхийдөө хойдол нь бол нэг амар өнгө ороогүй байна. За тэгээд харины хувьд бол нэлийн гоё харагдаж байна. За тэгвэл бөөнөрөө prompt 2-ыг нь урьдчилж үзье. Prompt 2-ыг нь хийгээд за submit-ийг дарчихна. За prompt 2-оор бол ерөнхийдөө нэг иймэрхүү янзлагдаж гарч ирж байна. Өнгө орсон, хойд нь бас яжгүй өнгө орсон байна. За prompt 3 нь болохоор амархуу гарч ирэх нь. За prompt 3 дээр бол нэг амар ялгаа бол гарч ирсэнгүү. За музейн сэргийсэн зураг шиг харагдана гинэ. За бид нэр дахиад зураг дээр апплод хийгээд за тэнгуүтээ түрүүний болж авсан промптыг дахиад явуулаад үзье. Яаж янзлагдах нь харъя. Ерөнхийдөө бол промптаа бол бид нар ChatGPT-гээр ингээ гаргаад авчна. Яг ямархуу айлгах болох юм те. Энийг эсвэл яг өөрөө дэлгэрэнгүйгээр бичиж өгөөд бас промптаа бичүүлж авч болно. Хэрвээ та яг яаж янзлахаа мэдэхгүй байх юм бол зүгээр ингээд промптуудыг ингээ бичиж өгөөч гэдэг ингээд явуулчих юм бол танд ингээ промптаа санал болгочих. Ер нь ингэж янзлж болно гэдэг. За энэ нь болохоор жоохон музейн сэргийсэн зураг шиг харагдаж байна. Prompt нь бол тийм гэж өгсөн байгаа. За тэгвэл эндээс би яг орчин үеийн камераар авсан юм шиг янзлж өгөөч гэсэн ийм сонголтыг өгсөн байгаа. Тэгэхээр надад ийм промптыг гаргаж өгсөн. За одоо дөрвөн ширхэг. За эхний ийм промптыг нь хуулж аваад за энэ нэмэгтэрээ дараад upload files дээрээ дараад зураг оруулна. За тэгээд дөрөвнийхээ хуулж авсан промптыг бичээд яа эхний сонголтоор яг орчин үеийн дарсан юм шиг гэхээр нэг за иймэрхүү нэлийн өнгө орж засварлагдсан харагдаж байна. За тэгвэл хоёр дахь нь болохоор төв бодит юм байна. За дөрөвний процессороо ялгаа хийгээд за промптаа хуулж авна. Явуулчих. Тэгэхээр ямар зураг гаргаж өгөх юм харцгаая. Энэ вебсайт нь ерөнхийдөө үнэгүй учраас та ороод зураг ингээд өссөн зураг гэр бүлийн зураг юм уу те. Тэгвэл өөрийнхөө аав ээжийн очны зургуудыг ингээд сэргийгээд авах боломжтой байх нэ. Заавал хүнд үг төгрөг өгж зураг янзлуулаад авах шаардлагагүйгээр өөрөө ингээд ерөнхийдөө өнгө оруулаад явах боломжтой байх нэ. За ийм зураг гарч ирж байна. За хэрвээ та ChatGPT-гээр одоо ингээд юу яахгүй гэх юм бол зүгээр upload files дээрээ дараад зураг оруулаад за тэнгуүтээ restore image гэдэг. Ерөнхийдөө нэг ийм simple зүгээр л энэ зургийг ингээд хэрэгээ гэсэн ийм бичээд өглөө. Заавал prompt
бичүүлээд тэрийг аваад ах шаардлагагүй зүгээр ингийн бичээд явуулаад үзье. Тэгэхээр яаж засварлах нь бүгнээр харцгаая. За зүгээр энгийн промпт бичээд явуулахаар за ерөөхдөө ингээд иймэрхүү засварлагдсан ийм мөнгө зураг гарч ирэх нэ. За энэ маягаар ингээд өөрөөхөө хуучин зургуудыг ч юм уу те аав ээжийнхаа гэр бүлийнхаа зургийг ингээд гаргаад авах боломжтой байх нэ. За тэгээд манай бичлэг таалагдсан бол мэдээж лайк дараад subscribe хийгээрэй. За тэгээд дараагийн AI-ийн сургалтын бичлэгээр ирээд уулзцгаая.